Сайн байна уу? Unsaid reaction-ийн маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар Big G-ийн Hustle гэх нэртэй ийм дуу гарсан. Энэ дуунууд юм хурдын гүзэхгүй нэ. Йоо нэг юм яхаар дараагийн дуу гарсан бах яар хэцэн бэ. За бүгд эхэлцгээе. Цэлччихсэн юм байна. Чи үзег юм уу? Би бол сонссон гэхдээ клип юм. Нэг шиндэ хараад. энэ дээр нэгтгэж зөөгөө цаа. Энэ дээр гарсан. Устатдаг хүнийг цагаат байгаа зүйлээ өөрөө шагаад үзүүлчих. Ша хутлаа шаадхан бүрийг шахаас зурж чаддаг юм ядгийн бүмэд чадваргүй битаа кодын шалтгаан тоочно. Антас тавахаас өгч унаа шалтгаан тоочно. Чадахгүй нэмж сурам байгаа. Зүгэлтэй задуусыг харах харин урам таймаа. Хамч зөвхөн төлөөлөх гидэн би бол капитан зогсож байна хөлгийн дунд ахтны хүмүүс ягаад хайртай байдгийг нэг жишээ ах нүг гэж үн хийсэн бол хийсэндээ самч заахгүй очнаас лигээ заавуу бай мэхийн хүмүүс байгаагүй титэн дэрлото заавуу хийсэн ми хөтөлгөн хасаагүй хөтөлсөн тайлбартай хөтөлсөн өөрийгөө нотсон За мен чи ахгүй гэж байна тийм. Хасуулаа хасан нэг юмаа. Сарууцан бат чим юмаа. Зүгт явааны нэзэг дөрөв гэж тоолох юмаа. Сүүл болохоос итгэн хэрзүүл юмаа. Мосан олон нэрийг зүү. Гэхдээ гол нь тэр үзүү. Хиний хоолнд нөхөргүй. Яаж хас хийсэн сүсээ огтолтаагүй. Би чи ирэхлээр одоо судалтаа сууя. Асан тайз бүрээ гацалдаг. Хүмүүс утгууд намайг хараад дасалдаг. Бага чиглэсэн мосаа олж шатдаг. Бүхэн чин буцаад ирлээ бомбонууд нь байрлаа. Самэн чин авгүй. Хасыг саугүй. Бай мэгийн хүмүүс байгаагүй. Титэн дэрлото саугүй. Хизми хөтөлгөн хасаагүй хөтөлсөн. Киноны стейж гаргаж тийм. За. Энэ дууны үг нь амар их таалагдчих байна надад. Чи ерөөдөө G ерөөдөө л нэг амар тийм таалдгүй шүү дээ. Тийм G-ийн бүх дуунуудаас надад энэ дуу хамгийн их таалагдчих байна. G бол зөндөө гоё уран бүтээлүүд гэдэг. G бол надад таалагддаг. Надад нэг таалагддаг. Гэхдээ энэ гоёлсон байна. За өөр амар гоёлсон байна. Тэгээ клипийн нэг шинэлэг одоо жишээлх юм бол одоо нэг шинэлгийн олон юмгууд гэсэн амар гоё гэнг гэсэн. Бас ясаас наа тэгээ өмнөд нь амар гоё хамгийн их таалагдсан үн сүүл нь эхэлсэн шүү дээ. Зөв явал хорвоо өнөхөр зөөлөн юм гэдэг үг маш их таалагдлаа. Тэ. Зөв явцгаая. Миний зөв өөрийгөө зөв явдаг гэж бодсон шүү дээ. Би өсөө зөв явдаг. Би ингээл ер нь ямар нэг юм хийсэн ч тэ. Хүн чанартай. Хүний өмнө нүүр бардам зогсохын төлөө байдаг. Тийм болохоор бүх юмд юм зөв байхыг хичээдэг. Чи надад болохоор бас амар таалагдсан. Одоо ингэ би баяа элийн хүүхэд биш ч гэсэндээ одоо амьдралд авгүй байна гэж ирэл тэ. Яг одоо тэгмөөтэй одоо ингэ би ирлээ суудалтаа сууя гэд. Ерөнхийдөө бол одоо ингээд бусад уран бүтээлчид жоохон хүүхдүүд одоо ингэ рэп хийж байгаа гарч ирж байгаа шүү дээ. Тэр хүүхдүүд одоо ингээд гараад тэр ах нь одоо ингэ суудалтаа сууя ингэ таныг харьяа ажиглая гэж байгаа юм шиг. Хад тийм подтекст өгч байгаа юм шиг надад санагдсан. Энэ ч үнэхээр гоё бас подтекст шүү. Тэгтээ бас нэг одоо ингээд ямар ч уран бүтээлч хүн заяа рэпер эсвэл одоо ингээд pop тэ гэл одоо байдаг ш. Тэгтээ ер нь бол ингээд нас гэдэг чинь бас шалган доош. Хийж байгаа уран бүтээл нь бол чанарчаад тий үг мөгөн чанарчаад. Тэгтээ шүү дээ G-ийн дуунуудын үгнүүд угаасаа л тийм чанартай даацтай. Сонсоход
тийштэй гэж бодогдохоор тэг дээрээс нь өгнүүд нь зүгээр нэг энгийн өгнүүдээр биш бүр нэг гүн агуулгатай ч юм уу тийм даацтай хүмүүсийн хилдэггүй өгнүүдийг дундаа ингэж оруулж өгдөг надад амар таалагддаг байхгүй. Гэхдээ яхан бүх дуун биш ганц. Бүх дуун байдаг үстэй. үгүй шүү дээ. Чи нэг сонсдгоо болохоор мэдгүй байгаа юм л та. Би ч бас нөгөө нэг хин гарч ирж байгаа дуунууд байв сонсоод хөрхөө хөө бас нөгөө нэг жичин болохоор нөгөө сэтгүүлч штэ. Тийм үү? Тийм сэтгүүлч мэрэгчлээ учраас бас нөгөө нэг хил зүйн тий одоо нөгөө уран гоё хиллэг ч юм уу тий. Зөөр өгнүүд ч юм уу тий. Тийм гоё өгнүүдээр ингэж дуун дээрээ бас ингэж шингээж өгдөг нь бас амар таалагддаг байхгүй. Энэ дууных нь өгөн гэхдээ надад үнэхээр их таалагдчих бай. Миний зэнийг Маш их. Энэ нэг цамцных юм байна л дээ. Ингээр тийм буруугаар ойлгож байгаа тийм. Задвал. Яа. Тэгээд юу байхгүй юу? Энэ дуун их амар таалагддаг. Нэг надны энэ дууны заа энэ план амар таалагддаг. Харин тийм аа зас. Яг одоо энэ ингэж зогсоосон байгаа. Энэ план амар их таалагдчих. Тэгвэл зэдэд гэсэн. Тэгтээ одоо ингээд нэг кино шиг байгаа. Тий, одоо нэг киноны нэг тийм тий. Америк кинонууд ч гоё өнгөтэй байдаг шүү дээ. Тийм гоё орчинтэй яг тийм л надад. Тэгээд нэг клип амар хэлбэрээр юу зохицуулсан. Одоо юу яасан тэгсэн ирнэ ингээд нэг план яг дүр зураг амар гоё орж ирж байгаа байхгүй. Яг энэ ч бас нэг амар хэлбэр бол биш л байх л та бас. Үгүй шүү дээ амар хоол газар очиод энэ илсэн тасархаа ч юм уу чи энэ газар очиод. Үгүй хоол биш яг нэг иймэрхүү яг энэ нэг газрыг л яг за энэ яг ингээд гоё. Олон объект солихгүй юу? Олон объект солихгүй. Зүгээр яг тэрийг олоод яг тэндээ ингээд тал талаас нь ингээд амар гоё зохиомжтой хийж байгаа байхгүй. Гэж би бодож байна. Бас өнгө нь бас амар гоё тий. CCB Гүргийг өсөж хүртэл бүтээж ирсэн түүх би Уусан олон нэрийн алийг нь зүүхий Шийдэх гэж нь хорвоод ирсэн юм чи Алидүн Босоод хамт явъя Тэр ингээд олон дүүн босоод ир хамт явъя гэх тэнгууд одоо нөө залуу гарч ирж байгаа хүүхдүүдийг хөөрхөн ингээд замрууд яг нэг зөв замрууд нь ингээд чиглүүлээд явж байгаа юм шиг надад санагдаж байна. Надад бол тийг санагдсан тийм нэг тий. Тэгээд жичин гэхдээ бас хөөрхөн олон бас репрод гаргаж ирсэн шүү дээ. Тийм. Жидсэн тойрч ер нь гэхдээ бас дэж гаргаж ирсэн тий. Тийм шүү дээ. Хүн чанартай надад санагддаг. Тэгээд доотлынхаа үеийн дүүнэрийг ингээд өөрөө нөгөө нэг ингээд зовлон дундаас гарч ирсэн учраас ч тэр юм уу ингээд шатч одоо өөрийнхөө амсж исэн шатуудыг арай ингээд давуулаа тэр хүүхдүүдэд бас замын жоо ингээд засаад өгч байгаа юм болов гэж би бас бодчих. Шатгаараа тусалж байгаа гэдэг. Тийм шиг бас энэ дуунаас надад харагдчих юм л да. Надад бас тэгж санагдчих. Тийм. Тэгээд дуусгах юм. Ингээд дуусчих юм тийм. Тэгээд хэдэн минут юм бэ? Арай богдох нь. 3 минут гэж. Уртлаа шүү. Яг л нормал. Хөлөө бүр дүүл дунд нь хатаад баг юу вэ? Тийм ээ. Тий. Дууссан сонссон юм шүү. Би л ингээл үгийн амар ингээд сонсоод яг л тэгдэг шүү гэдээ орж ирээд ангуул шууд ингээд цаашаа юу гэж хэлэх вэ? Минут өнгөрсөн анзаараагүй тэгээ бараг дуусгаж яах вэ? Тэрч мараг ярьчлаа шүү дээ тий. Тэгвэл тийм шиг л та. Манайта. Дэлхийн ятаргаа болио. Би аминд бата мартчих. Тэгээд нөгөө болсон дээрээ комент ингэж унших гэдэг. Ингэнэ алив дүүмэн босоод ир хамт явъя. Нэг тийм том урмын үг боллоо. Баярлалаа бро. Тухгүй даваа нухчаа бүхний туулаад хамт алхах болно гэдэг юм хөөрхөн хүүхдүүдэд дэмтэй гоё санагдаж байна тийм. Тэр нь ингээл эрэгтэй хүүхдүүд та ялангуяа ингээл ах амар чухал гэдэг юм шиг шүү дээ. Ингээл одоо ахтай хүүхдүүд чинь аим юм байдаг шүү дээ. Тэгэл ахгүй айцгүй юу. Тий ахгүй хүүхдүүд чинь жоохон хөрхи амьдрал дээр ч гэсэн дээр нь тиймстэй. Яг гоо жоохон бахаар ингээл ах нь ингээд зодч модос хамгаалал ингээл аим тэгдэг тийм. Тэгмээ амьдрал дээр болохоор ингээл ахтай хүн чинь тий ингээл алдаж хангагдчих гэсэн. Тийм шүү дээ. Түшээд тий тулаад ахтай хүн чинь сайхан шүү дээ. Нээс мэдгүй нөө би ахгүй болохоор мэдгүй би айлын томч ахтай тий. Ахтай ямар үеигчтэй гош түшигтэй ер нь ингээл хамаг том юмнууд ч яах гэж шийдчихдэг шүү дээ. Ингээл жишээлх юм бол ингээл бид нэр ингээл сургууль орвол
сургалтын төлбөр эхнийхээ ахын төлөй дараагийн дүнээр өөртөө авчраа олмолч юм тий. Би нэг жижиг шажиг юмд одоо би эмхтэй яг эрэгтэй байж ахтай байвал бүр амар гоё байх. Тэгээ би ч нэг эмхтэй гэхдээ ахтай болохоор манай эмхтэй чинь тэгээд ахтай жижиг шажиг юмд орохгүй заяа. Одоо ингээл нэг хүүхнүүдийн жижиг шажиг юмд орохгүй шүү дээ. Тэгэл нэг том ингээ асуудлыг яах нь гэсэн читгэж гэж чиглүүлж өгдөг ч юм уу тий. Тэгээд бас нөгөө шийдэж чадахгүй асуудлуудыг бас яг ингээд том хүний зүгээс тий. Одоо чиний төрсөн ах учраас бас нөгөө дүүдээ буруу зүйл хэлэхгүйгээр бас энэ хүн чинь төрсөн ах хүүхдүүдийн рэпер хүүхдүүдийн төрсөн ах нь биш ч гэсэндээ ингээд бас зөв зүйл рүү ингээд урилж байгаа байхгүй шүү дээ. Тэгээ ахгүй болохоор одоо нөгөө бүх зүйл яг өөрийн толгой дээр байдаг бурууч зөвч шийдсэн шийдвэрүүд бүгдээрээ сүултээ миний толгой дээр ирдэг учраас жоохон өмнө нөлөө дутагддаг. Гэтэ би нөгөө багасаа сурцсан болохоор гайгүй байдаг л та. Гэтэ яхаа нөгөө хүн болгон өөрөөрхөн нөхцөл байдал зогсож тийм зохицоод аа. За тийм байна. Тиймэрхүү байна да. Чи мань нөхөр гоё дуу гаргажээ. Нэгтэй угаасаа хангалттай байх нь тодорхой. Дүүнэр нь болоод битүү угаасаа сонсох нь тодорхой. Тэгээд бас нэг зүйл нэмж хэлэхэд чи болохоор уран бүтээлүүд нь ингээд амар гоё үн цэнтэй ингээд зөв зүйлүүдийг ярьдаг хэрнээ бас нөгөө нэг одоо эхнэрийн амар гоё хайрладаг юм шиг санагддаг шүү дээ. Хүүхдүүдээ ч гэсэндээ амар гоё ингээ хайрлал аавын тийм халуун дулуур амьсгалыг гэр бүлдээ ингээ бүрдүүлдэг юм шиг санагддаг. Тэгээ гэр бүлдээ бүрдүүлдэг тэрийг ингээд хүмүүс ингээд дүүнэр нь ингээд жишээлбэл ингээд жишээ аваад амар үлгэр жишээ авдаг. Нэрээ хүн чи хүнийг ингэж хайрлах хэрэгтэй юм байна шүү дээ тий. Нэг тэд нар чи амар ингээд ах бромро гэлээ гэдэг шүү дээ. Бро гоё явж байна ингээл эхнэрээ нэг тэгсэн мэлээ миний хань яг уу их хүн хэлтэй хандлага шал өөр болдог биш үү ер нь. Тэгэхээр сүүлийн үед ингээл одоо энэ хосууд ингээл хоорондоо гоё байгаад ингээл одоо жишээлбэл чи ингээл өнөртэй амар үлгэр дуурайл үзүүлэл эсвэл хосууд хоорондоо гоё влог хийнгүүд ингээд зарим хосууд ингээл би энэ жоохон ингээл янз бүрийн их сэтгэл дундуур байх нь ер нь харьцангуй багассан юм шиг санагдаж байна. Хамтдаа гоё бүтээ хий ингээд хийгээд би энэ ингээл гоё пранк хийгээл те. Би ч ингээл амар гоё байдаг болсон юм шиг санагдаж байна. За тэгээд өнөөдрийн дугаарыг ингээд өндөрлөе. Тэгээд дараагийн дугаараар уулзъя л та. Түр бай.